Тэгээд Израиль юм уу Тель Авивыг бомбогдох зорилгоор тэр цөмийн зэвсэг авахгүй байгаа гэж юм. Ямар зорилготой юм бэ гэх юм бол хойд Солонгостой адилхан дэлхийд үзүүлэн цөмийн зэвсэг байна шүү. Одоо бид нартэй оролцохоо болно. Тэгэх юм бол Трамп, Нетаньяху хоёулаа дуусаа. Тэр хэдүүлээ юу сонссон бэ гэвэл анх удаа Нетаньяху, Трамп хоорондоо хэрэлцсэн гэж байна. Гүр яаж хэрэлцсэн юм бэ гэвэл Дональд Трамп Нетаньяхугийг fucking crazy гэж дуудсан гэж байна. Чи бүр мэдрэл муутай болцсон баха. Араас нь юу хэлсэн бэ гэх юм бол би чамайг шоронгоос аварсан шүү. Тэ. Би байхгүй байсан бол чи ялгны шорон дотор ялцрах байсан. Одоо дэлхийд даяар Израилийг үзэн ядаж байгаа. Тэгээд чамайг бас үзэн ядаж байгаа. Айтаахан шиг байгаарай. Тэгээ зарим хүмүүс юу хэлж ирсэн бэ гэх юм бол үгүй Трамп Нетаньяху хоорондоо ингэж ярьдгүй юм аа. Трамп тэр ч ихтэй Израилийн Керманд орцсон байгаа. Тийм учраас нохоо эзэн лугаа ингэж хуцахгүй гэх мэтчлээ. Тэгээ Дональд Трамп араас шууд нэг tweet Truth Social post явуулсан. Бибитэй ярьсан тоглолцсон. Тэгээ биби надад ямар амлалт өгсөн юм бэ гэвэл Лебаноныг бомбогдохгүй гэж амласан. Одоо инх тайван буцаагаад дэлхийд даяар дэлгэрнэ. За тэгээд итгэхгүй байсан хүмүүс одоо хэдүүлээ сонсцгоо. Which you were angry with him, you said, are you effing crazy? What are you effing doing? I helped you stay out of jail. Тэгээ та уурсан гэсэн. Та бүр Нетаньяхуг солиортсон баха гэсэн. Та Нетаньяхуг шоронгоос аварцсан гэж байна. Тэгэж хоорондоо та Нетаньяхутай ингэж ярьсан юм уу? Is that true? Did you speak to him in those terms? I did. Би тэгсэн. I wouldn't say angry. I was a little bit perturbed. Гэхдээ би нэг уурлаагүй. Тэ fucking crazy шормор. Би уурлаагүй. Би зүгээр тэ баг зэрэг аашилсан гэж. Is constantly fighting with Lebanon. Тэгтээ ингээд Нетаньяхуг хараад үзэхээр зогсолтгүй үргэлж Лебанонтой ингээд алцаад ах юм. You know, at some point I said, Bibi, we got to stop this. We got to stop it. Эзний цагт энийг биби хоёлоо зогсоох ёстой шүү. Чи надад зогсоох хэрэгтэй юм биш үү? But I have a very good relationship. We've done well together. Бид хоёрын харилцаа маш сайн. Бид хоёр хамт маш сайн ажилласан. Тэгээ таад нэг юм анзаарч байна уу? Трампын хоолоо жоохон сулраад ах шиг байна. Хөгшрөөд ах шиг байна. Тэ? Хоолоо нь өмнө юм хүчтэй гарч эсвэл ядарсан байх магадлалтай. Тэгээ энэ өөрөө энэ ихлүүлсэн Ираны дайн фейлдэд байгаа учраас Трамп жигнэсээ одоо ядарч хөгшөрч гинөө. He always says we could never have done it, but everybody knows that we could have never done it without the United States. But I've worked very well together. I Тэг өмнө бид хоёр ингээ маш сайн хамт ажилласан. Одоо дахиад хэлж байна. like Bibi a lot, and I've worked very well with him. Тэг бид хоёр ингээ маш сайн ажилласан. Одоо гурав дахь хэлж байна. We had I'm a wartime president. He's a wartime prime minister. Тэгээд Дани үеэр би одоо ерөнхийлөгч байна. Дани үеэр Нетаньяху ерөнхий сайд байна. Тэгэхээр Беньямин Нетаньяху одоо хэдэн жил Израилийн ерөнхий сайд байсан бэ? 12 жил үү, 16 жил үү? Тэгээд дандаа дайн болчихсон. Тэгээд дандаа хөршүүдээ бөмбөгдөөл. Very important part of the world, and I think we've done very well. We've got Тэгэхээр бид хоёр маш сайн хамт ажилласан. along very well together. Бид хоёр ингээд маш сайн харилцаатай, бид хоёр маш сайн хоорондоо ажилласан. 4-5 удаа энийг одоо давтаа хэлж байгаа. Хөгшөрч юм да. За Трамп өөр юу хэлсэн бэ? Words, that's all they do. That's all they're good for is words. Like I heard that the other day for the first time. I said he tricked me. I mean, Энэ хэвлэл мэдээлэл үргэлж худлаа ярьдаг. Дандаа хоосон үг хайдаг. Тэгээ би олон юм сонссон. Тэгээ бас юу сонссон юм бэ гэвэл Нетаньяху намайг хөлөгдсөн. Над руу худлаа яриад намайг энэ дайн руу чирээд оруулсан. Тэ? Бүдүүлгээр хэлэхэд Нетаньяхугаас болж би бовдулсан. the one that started it because Гэхдээ again, I don't want to би хөлөгдүүлээгүй. Би энэ дайныг эхлүүлсэн шүү. bore anybody, but I started because we can't let them have a nuclear weapon. Тэгээ би хүмүүсийг ингээд залхааж байгаа хаа. Гэхдээ би дахиад хэлье. Яагаад энэ дайныг би эхлүүлсэн юм бэ гэвэл Иран цөмийн зэвсэгтэй болох боломжгүй болох ёсгүй. За тэгээ энэ tweet-ийг дахиад харъя. Инх тайван эргээд эхлэн. Hopefully it will be for eternity. Мөнх инх тайван дэлгэрээсэ гэсэн юм ярьсан. За тэр мөнх инх тайван нэг хонсон. Кувейт олон улсын онгоцны буудал өнөөдөр өглөө ийм болцсон байна. Цэдгээ хэдүүлээ харцгаая. Кувейтэд байгаа бас Америкийн цэргийн зэвсгийн баазыг Иранчууд бомбогдсон.
Хоёр өнцгөөс нэг видеог үзүүлж байгаа шүү. Зарим хүмүүс нь эдрээ наа чи AI шиг харагдахгүй. Мөнх их тайван. Энийг. За, тэгээ шүн Бахрайн. Имале мастер. Йо, имале, йо. За тэгээ хин яалж байгаа юм бэ? Имале мастер. Их тайван ойрхон байна. Нефтний унаас буцаагаад 95-96 доллар өрсчлээ. Евро буцаагаад унж эхэлжээ. Имале, йо. Манай скул гишүүдүүд бас өөрхөн ашигтай явж байна л да. Kuwait олон улсын онцгой. Хөрөнгө оолтын диважн байсан шүү. Ашигтай ажиллагааны бас диважн. Cash. UAE, Kuwait, Qatar хамгийн баян орнууд. Тийш хүмүүс үл хөдлөх авсан хөрөнгө оолт хийсэн Доха, Дубай, UAE тэ банкны данс монголчууд бүр Дубайд орон сууц судалгаа аваад ирсэн шүү дээ. Яг ийм болж байгаа юм бэ гэх юм бол Америкийн талд орно, эсвэл Израилийн талд орно. Тэгэл ийм үр дүн гарч эхэлж шүү дээ. شوف صادام سكسكه محمد سكسكه العنب ادخل يا Пожин тэ таад харж байна. Patriot Пожин. Зеленский дөхстэй зэвсэг энд одоо дэлбэрээд байна. Тэгээд та хэдийн нүдэн дээр одоо 6 сая доллар зүгээр байхгүй болсон тийм. Бол ойролцоогны 23-24 тэрбум төгрөг байхгүй болсон. Яг гэх юм бол 2 Patriot Pojin гэдэг чинь одоо бараг 6 сая доллар уу тийм. За тэгээд Нетаньяху Трампын үгэнд орсон уу? Лебаноныг бөмбөгтгөө болсон уу? Энэ Бейрут хот өнөөдөр өглөө. Газа шиг харагдчихээн тий. За тэгээ дараагийн интервью айгуу сонирхолтой. Эхний хэсэг нэг сонирхолтой биш. Яг гэх юм бол энийг хэдүүлээ өчтөр ба өнөөдөр ярьсан. Тэгээ одоо нөгөө Donald Trump Netanyahu хоорондоо хэрүүлийн ярьж байна. Тэгээ жигнэсээ хоорондоо хэрүүл хийсэн юм уу? Итгэсэн дээр юм уу? Fake news үү тий. Said the following quote, "You're fucking crazy. You'd be in prison if it weren't for энэ me. хоёр хоорондоо жоохон удаа ярьсан юм учраас жоохон төвчгсөн шүү заяа. За Larry Johnson хин бэг юм бол CIA-д ажилладаг байсан. Америкийн тагнуулын албад ажилладаг байсан. Mario Nawfal хин бэг юм бол нэ тийм мэдээлэл өгдөг инфлюенсер маягийн юм. Twitter дээр ерөөхдөө нэлээд алдартай. What the fuck are you doing? That was today allegedly by Axios after the threats by Netanyahu to strike Beirut. So either first I'd love to get your reaction. Either it's true and that's incredible news. За тэгээ энэ ханаас эхэлсэн гэж байгаа юм бэ гэвэл Нетаньяху эхлээд Бейрутыг бид нар будаа олгоно гэж ярьсан гинэ. За тэгээ тийм үгийг ингээд амнаасаа гаргаад tweet meet post хийснийхэн дараа Trump юу хийсэн бэ гэвэл Нетаньяху л уцаар ярьсан гэж байгаа. Or it's not true, but then the question who За энэ үнэ юм уу, худлаа юм уу? Either way it's pretty Юу гэж significant. бодож байна, What Larry? do you think? No, I think it's very significant. You got so Trump's telling one story, Bibi's telling another story, but in this case, I'd say I believe Trump. So Тэгээд сонирхолтой юм юу юм бэ гэвэл энэ хоёр хооронд ам зүрээд байгаа гинэ. Нетаньяху нэг юм ярьж байна. Трамп нэг юм ярьж байна. Гэхдээ би хэнд итгэх вэ гэвэл Трамп жигнэсээ энийг ярьсан байгаа баха гэж итгэж байгаа гинэ. Энэ өчтөр гарсан видео. Тэгээ энийг яагаад ярьж байгаа юм бэ? Энийг таадад яагаад дахиад үзүүлж байгаа юм бэ гэвэл цөмийн зэвсэг ярьж байгаа учраас. Тэгээд түрүүн сонссон те Трамп би энийг өөрөө эхлүүлсэн гэж хэлсэн. Тэгээд яагаад энийг эхлүүлсэн юм бэ гэвэл Иран цөмийн зэвсэгтэй болох боломжгүй болох ёсгүй учраас. let me tell you why I think this is true, and this is where I'll break the news. Pepe Escobar and I were approached by a person with access to an intelligence, not somebody who's smart, but an actual source, intelligence source, and I'll just call it West Asia. За West Asia-гаас юу гэсэн юм бэ гэх юм бол барууны Аз, Пакистан, Бенитхэг, тэ Казахстан, Узбекистан гэх мэт тэр орнууд тийш орж байгаа гэсэн үг. Тэндээс сонссон гэж байгаа. Тагнуулын албаны ажилтангаас. За тэгээ хэн лөө хандсан бэ гэвэл Larry C. Johnson лөө хандсан. Тэгээд юу хэлсэн бэ гэвэл Иран шууд цөмийн зэвсэгтэй болсон. And we were given this information last Friday. Өнгөрсөн тавтахад The first point of the information was Iran is going to withdraw from the negotiations. За тэгээ Larry юу гэж хэлсэн юм бэ гэм бол 3 мэдээлэл өгсөн гэж байгаа. Номер 1 өнгөрсөн тавтахад Иран их тайван галц зогсоох хилцлээ цуцлана гэж байгаа гэж хэлсэн тавтах өдөр.
You hinted about this yesterday. You told me there was something you're going to tell me. I remember Yeah. now. So this is it. So number 2, Iran is going to withdraw from the non-proliferation treaty. Номер 2, Иран тий Non-Proliferation Treaty-гаас нэрээ татна гэж байгаа. Тэр ямар хэлцэл юм бэ гэвэл цөмийн зэвсгийг тараахгүй, ихсэхгүй хэлцэл. Одоо цөмийн зэвстэй улсууд тий шин буюу нэмж цөмийн зэвстэй болохгүй, цөмийн зэвсэггүй орн тий шинээр цөмийн зэвстэй болохгүй гэсэн одоо гэрээ хэлцэл гэсэн. Тэгээ Иран энэ хэлцэл дотор гар үсэг зурцсан гишүүн байсан. Одоо гишүүн байхаа болно гэж байгаа. За, тавд өдөр юу сонсон бэ гэвэл Иранчууд гал зогсоохын 50 хэлцлээсээ гарна гэж байгаа. Гарчлаа. Өчигдөр. За, одоо дараагийн алхам юу байх магадaltaй вэ гэвэл Иранчууд энэ Non-Proliferation Treaty-гаас бас нэрээ татна гэж байна. За, тэгээ номер 3 юу юм бэ гэх юм бол ойлгомжтой. The NPT. Number 3, and we have confirmed that this is from this intelligence source, and he's not giving opinion, that Iran will then be prepared to do a demonstration of a nuclear weapon. Okay. Их тавнаас нэрээ татж байгаа. Цөмийн зэвсгийн хэлцлээс нэрээ татж байгаа цуцлж байгаа. Тэгээ гурав дахь нь юу юм бэ гэвэл Иран тий цөмийн зэвсгээ тий demonstrate хийх магадaltaй. Харуулах магадaltaй. Хойд Солонгос шиг яг адилхан туршлаа явуулна, цөмийн зэвсэг дэлбэрнэ. Тэгээ Америкчууд тий чицэг царайлна. Израиль бүр that they have acquired with the assistance of a third country. Тэгээ гурав дахь орны дэмжлэгтэй цөмийн зэвсэгтэй болсон гэж байна. Нэг бол Орос. Тэ? Оросууд туслан залхаж байгаа шүү дээ. Нэг бол Хойд Солонгос. Хойд Солонгосчууд Иран цөмийн зэвсэг өгсөн байх юм бол Хятадуудын асуудал орно. Эсвэл Пакистан. Энэ гурав. And I will not mention the country, but it will be not for use. It will be to demonstrate that leave us alone, like North Korea, we got a weapon now. Тэгээд Израиль юм уу Тель-Авивыг бомбогдох зорилгоор тэр цөмийн зэвсэг авахгүй байгаа гэж байна. Тэгээд ямар зорилготой юм бэ гэх юм бол Хойд Солонгостой адилхан. Тэ? Дэлхийд үзүүлнэ. Тэ? Цөмийн зэвсэг байна шүү. Одоо бид нартай оролдохоо болно. Тэгэх юм бол Трамп, Нетаньяху хоёулаа дуусаа.